санаа орж ирэхгүй байна гэж байна. Тэрэн дээр юу гэхээр боломжоо олж харж танихгүй байгаа хүмүүст юу гэж бодвол юу хийвэл зүгээр вэ? За энэ нөгөө эхлэх гэж байгаа хүмүүс болохоор бид нар одоо хэдэн ширхэг яваад яахаарахгүй бүгдээр бизнес эхлэх гэж амархан юм бодогдоод байгаа сте тий хүмүүсээ. Бизнес хэрхэн эхлүүлэх вэ гэдэг сэдв маань яхаарахгүй бүр нэг нэгээрээ юу асаргаад хүмүүсийг бүгдээрээ бизнес эхлүүлэхэд итгэлтэй болгочод байгаа шүү дээ хүмүүсээ. Тэ? Тэгэхээр бизнесийн санаа орж ирэхгүй байна гэж байгаа хүмүүс ямар юм бодвол зүгээр вэ? Яаж зохицуулах вэ нэгэ? За хиний Батсүрэнгийн мэддэг юм боломжоо таниад байгаа залуу яваад байгаа шүү дээ Батсүрэнгөө. Тэ? Судалгаа ажил. Яг зөв. Судалгаа ажиглалт хэрэгтэй. Яг зөв. Хүмүүст юу хэрэгтэй байна гэдгээ таних хэрэгтэй. Би энэ хүмүүст одоо юу хийж чадах уу, тэ? Юу өгвөл энэ хүмүүст хэрэгцээтэй байх уу? Юу өгвөл энэ хүмүүсийн бэрхшээлийг шийдэх үү, тэ? Хүмүүс миний хийсэн ажлын үр дүн хэдэн төгрөгөөр төлөх үү гэдэг дээр л бид нар ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ? Би одоо ийм хийж өглөөг ямар үнцэнтэй байх уу? Ямар одоо юунууд байна гэдэг дээр л бид нар харах хэрэгтэй байх юм шүү, тэ? Хүмүүст хэрэгцээтэй юмс яхахгүй зах зээлийн судалгаа гэдэг чинь яг энэгээр гарч ирж байгаа байхгүй юу? Бизнесийн санаа орж ирэхгүй бол яхахгүй судалгаагаа л хийх хэрэгтэй, тэ?